Өглөөний мэнд төргий Баруурсан улсын даргын тамгын газраас бэлтгүүрэгдээ бидний нэг нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр яг одоогийн байдлаар 5 өнгөрч байна. Тэгээ бид бүхэн хөдөөгийн багийн өдөрлөгтэй учраас замдаа гарах гад явж байгаа. Тэгээ за тийм учраас энэ удаагийн дугаарын зочин хэн оролцоог та бүхэн таамаглаад эхэлсэн байх. Мэдээж хэрэг. За 8 дугаарыг ажиллаа алав энэ удаагийн дугаартаа оролцсноо. За өглөөний мэнд төргий. Сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За яг одоо миний хажууд 8 дугааргийн цэцэг дарга Аз жаргал. За 8 дугааргийн цохон байгуулалт инх сайхан нар ирсэн байна. Инх сайхан амарсан уу? Сайхан амарсан. За өнөөдөр бидний нэг нэвтрүүлгийн маань яг энэ удаагийн дугаар танай багийг онцлох гэж байна. Тэгэхээр өнөөдрийг хувьд танай багийн хувьд ямар ажилтай байгаа вэ? За өнөөдөр одоо жил болгол уламжлал болон зохион байгуулагддаг Баруурсан хөдөөгийн багийн өдөрлөг буюу энэ өдөрлөг маань эхлэх гэдэг бидэд бүх юм бэлэн хөдөлгөөд бэлэн болж байна. За инх сайхны үед өрнө өдөрлөгийн хувьд хэд хичээлдээ явж гин өдөрлөгийг нь яаж хүлээж авч гин авдгуу. За багийн 2 өдөрлөгт одоо 2 дахь хичээлдээ явж гин. За багийн өдөрлөг бол нэг малчны хотод төрүүлжлэгийг хүргэхэд зорилготой төрүүлжлэгийг чанартай хүргэх зорилгоор одоо ажиллаж байна. За тэгэхээр бид нэр одоогийн байдлаар цаг нэг 5:30 болж байна. Тэгэхээр бид нэр хэдэн цагт очсон байх хэвээр вэ? Хэр хол явах уу? За өнөөдөр л эхний өдөр ойрхон явна. 20 км-т. Нэг 6 өнгөрөхтэй яваад байгаа. Тэгээд хэдүүлээ. Өндө асар махна бариад хүмүүсээ эрэхтэн бэлэн болох юм. За түүхэнд бол. За тий. За баярлалаа. Бид хүүг ингээд замдаа явж гин Азагийн тухайд хоёулаа ярилцээ л та. Анх одоо хэдэн онд оюутан болов? Ямар мэргэжлээр сурч төгсөж ирсэн бэ? За 2015 онд 10 жилээ төгсөөд хөдөөж их сургуулийн малын их сургуульд орж ирсэн. Тэгээд 2020 онд малын их мэргэжлээ мэргэжлээ. Төгсөж ирсэн. Мэргэжлэр ер нь ажилласан уу? 4 жил ажилласан. Суура үлэг мал амлагт гэрэт. За малын эмч хүн одоо гинт яагаад ингэж төрийн алба руу орох болвоо? Тэгээ төрийн алба руу орохдоо яг нөгөө мал эмнэлэг ч юм уу хөдөө аж ахуйн тасаг биш те. Бүр багийн засаг дарга гэсэн юм юм дээр орж ирсэн, мессен дээр орж ирсэн байна. Энийг сонгохын процесс нь ямар байсан? Яагаад багийн дарга болохоор шийдв ер нь? За хөдөөгөр их явдаг байсан л тухайд. Мал амчтай гэрэт эмчтэй чинь одоо тийм айлуудаар жилийн одоо хавар намар зурны төрөл тэр тусмаа илүү тарилах гэдэг хөвчлөл хөдөө өнгөрдөг байсан. Тэг хөдөөгөр явжсэн чинь 14 онд анаас ахуулаад асах нар яг тэр албаа юм эсвэл ингээд баг яг чи тэр тэргүүл өдөрний мэдчихэж байгаа ойлгож байгаа мэддэг юм чинь. Ийм багийн даргатай хөрсөлтөө үзүүл яадаг юм бэ? Чи айлуудаа мэднэ хүмүүстэй харилцаад авах. Тэр нь ч илүү төхөн босох гэх юм уу? Хамгийн анхныхаа ингээд сонгуульд орж байгаа шүү дээ тий. Сонгуульд бол нөгөө хүмүүс олон жил орцсон усуд нөгөө шинэ орж байгаа хүнд нөгөө яг би чиний тэр сонгуулийн нөгөө нэг хамгийн анхныхаа нөгөө нэг иргэдтэй уулзаад энэ дээр үг хэлжсэн санаад байхгүй юу? Тэгээ анхны сонгуульд ямар байсан. Тэгээ яг ингээд нөгөө тэр чин театрт шүү дээ тий. Баахан ингээд иргэдийн өмнө гарчаал нөгөө ингээд хэлээл илтгэлээ тавьжсэн шүү дээ. Тэр мөчрөө гоё л эргэж бацъя. Театрын зэрэгтэл төрчихсөн байсан. Тийм олон өмнө өмнөөс ирнэ. Оюутан багтаа яг нэг зөвлөмөлөг юм суугаал юм ярьжсэн. Тэрнээс өөр яг тэгж суугааг болох. Эвгүй юм техник хэлжтэндвэл тэгээ өрсөлдөн шүү дээ тий бас. Өрсөлдөн. Одоо айцтай байсан. Гэхдээ яг нөгөө талаараас нөгөө иргэд маань залуу хүнд итгээд үзье гэдэг итгэлийг өөртөө өгсөн тий. Тэр тухай хэлтүүлт байсан. Аха. Яг одоо багийн дарга болцоход болохоос өмнө ч юм уу тий. За би хэрвээ багийн дарга болчих юм бол ер нь малчтад нэг ийм л юм хэрэгтэй байдаг даа гэд бодож л байсан баг. Тухайд ер нь юу хэрэгжүүлэе гэж ер нь бодож ив. Өвс сатлан дэжил бэлтгэх тал дээр манай ангийнхан жоохон сол байдаг штэ. Тийм үү. Тэр их жоохон ажиллаж. Тэгээд энэ тэнд одоо хангам мэсгийн ч юм уу эсвэл одоо төвийн гэсгийн хэтрүүл нөгөө байгалийн хадлагаас илүү малын тэжээл тариалах ногоон тэжээл одоо их баг газраас өндөр талбайтай ногоон тийм масыг авах нь илүү их ажиглагддаг байсан л да. Наад бол тэр их тотмог байсан. Тэрийг ер нь жоохон дэлгэр гэж үзсэн энэ жилээс яг
шинэ хэлж алхам маань эхэлж гисэн. Викторийн ард харагдаж байгаа энэ ч яг юу тариалсан байгаа лээ? Эрдэнэш. Аха. За хэдийн хугацаанд тариу? Энд одоо нөгөө тэр сургалтын ард дээр ер нь ирээд л тарьсан да. Аха. 6 сард боллоо сургалт чинь. Тий 6 сарын 22-нд гэдэг чинь 6 сарын 27 мал авчил тарьсан. Ногоон тижэл тариалах сургалт юм байна тий. Аха. Яг сургалтаас олж авсан мэдлэгээл энэ ч ингээд ажил хэрэг болгоцсон юм шиг тий. Хэр хүндрэл гарсан. Ямар хөө байсан? Харин яг бууц зөөхөд л хүндрэлтэй. Тэгэхээр бусдаараа бол суулгах юм л гайгүй. Хачаа өндөр ургасан байна тий. Тий. Хэдэн хугацаанд ингээд ургасан? Усалсал дайжаад 6 сарын 20-нд 7 сарын одоо чи 8 сарын 20. Аха. Тий 2 сар. Хэдэн гаа байна? Одоо гамаг нэг сайн мэдгүй. Ер нь бол нэг 20 хэдэн машин бууц орсон шүү дээ. Болж өгөөд одоо даршлах санаатай л шүү дээ. Оо, даршлах юм авчвал. Тэг хэмэд илүү үр дүнтэй л биш. Тэг ногооноор нь даршлах. Даршлах гэхээр яах вэ? Одоо нөгөө боталдаг тийм боталцаар нь ботлаад. Тэгээ юм нэг хухах юм байлаа. Бид сургалтанд бол тэгж хэлж илээ. Тэгээд сургалтанд нэг метр гарan ч юм уу хухаад тэрэндээ игээд сайн гიშиглээд тэг битүү юугаар ухчихал уут мотор. Өөр орчмын малчид ер нь хэр сонирхож асууж байна. Харин янзын гой ургасан ба ямар гой ургасан яаж услаад байгаа юм гээл. Яаж одоо энэ ч нэ бусад малчуудаа багшилж байгаа үстэй тий. Харин хэлээл тэгээд өөрийнхөө сурсан дээр заалгасан юу бас тайлбарлаад ойлгомжтой тайлбарлаж ийн гэж бас яриад байна. Усалгаагаа яаж хийдэг? Усалгаагаа одоо тэгээ энэ Young's-нд хийгээд нэг 2 хоногийн өмнө ч юм уу 1 хоногийн өмнө хийгээд бүлээсгээд. Тэгээ бүлээн байхад нь тэн дээрээс ахиж ус татаад 2 мотороор ингээд ишинэ. 1 мотороор ишинэ ингээд. Одоо хамгийн сүүлээр тарьсангуйч одоо энэ хав ингээд тойрж ирсэн байхгүй. Зорьсон ажил нь яг одоо ингээд бодит болоод арт нь ингээд ургацсан байхыг харахаар ямар санагдаж байна. Тэгээ сургалт орсон гэж сургалтыг ер нь хэр олон малчид хамрагдсан хідэн яг ингээд бодит ажил болгоод хэрэгжүүлж байна. Зорьсон ажил бол ямар ч гэсэн эхний үр дүнгээ өгч их сайхан байна. 6 сарын 22-нд бидэд одоо өөрснөө хөхөр тэжээдэг өөрөөр туршлагаасаа хуваалцуулахаар улсын хурлын гишүүн болсон алтан гэрэлгүйг урьж авчираад нийтдээ 40 гаруй малчинд сургалт зохион байгуулсан байгаа. Үргэлжлүүлээд бид нар за сургалтандаа суусан иргэдтэй үрийг өгсөн байгаа. Эрдэнэ шишийн үрийг явуулгана. За ингээд их тараараа гэдэг. Одоо 40 үед өрхөөс мөн хамгийн амжилт тавьжганы ахих байна. Дээрээс нь 30-аад өрх эдгээр хэмжээтэй. Оо, сайн тарилж байгаа юм шүү дээ. Тарилтыг хийсэн байгаа. Аха. 8 дугаар багийн ажлын албан дээр ямар бүрэлдэхүүнтэй ажиллаж байна? Хэдүүлээ байна? За ажлын албан дээр миний бий байна. Зохион байгуулагч манай багийн хөдөөгийн баг дээрээс нь олон иргэнтэй гэдэг утгаараа 2 зохион байгуулагчд байгаа. Ууч ажиллажсэн зохион байгуулагч Ариун Тунгалаг гэдэг. Одоо бас нэлээд туршлагатай багш жил гараа ажиллаж байгаа манай их сайхан гэдэг. Мөн багийн иргэдийн нийгмийн хангамж буюу нийгмийн ажилтан гэдэг хонгор зул гэдэг. Зөвхөн ажиллаж байгаа. Тэгээд бүрэлдэхүүнтэй. Залуу бүрэлдэхүүн байна тий. Нэг үе залууч. Түүний 8 дугаар багч хүн амынтай хэдүү? Хэдүүлээ болсон та бүхэн? За одоогийн бодлоор 3062 боллаа. Байна. За хэрэг малтай 887 өрхтөөр. Хацгач. Малын та хэдүү өсөж гин үү? Малын жилээс жил өсөж байна. Барууртын хамгийн газрууд бол 2 дахь жилээ болж байгаа тий. Яг ямар мэрэгжилтэй вэ? Сургуулийн хэдэн он төгсөж исэн бэ? Би физикийн багш мэрэгчлээ. Монгол Улсын их сургуулийг 2020 онд төгссөн. Аха. За мэрэгчлэр ер нь ажилласан уу? Ажиллаж байсан. 5 удаагийн шилдэг байгууллагт оржээ. Барууртыг бас яагаад сонгосон бэ? Ер нь барууртыг өмнө нөгөө нэг аймагт ингээл баруурт гэл эдний лор ил гэж бодсон шүү дээ. Ороод ирсэн чинь хэр гоё байгууллага байна. Манай хамт олон чинь эдмийн одоо нэг мэдгүй чадахгүй юм дээр маш их тусалтай. Ер нь тийм найрсаг хамт олон. 8 дугаар багийн хувьд л нэлээд онцлогтой бусад бага бодох юм лээ хөдөөгийн малчид маань байдаг те. Малчдын маань хувьд гэх юм бол ер нь
өдөр тутамдаа яг ямар хэрэгээр та бүхэнтэй уулзах гэж ирж байна? Хамгийн их авдаг одоо бичиг цаас гэвэл одоо яг ямар бичиг хамгийн их өрнөөс авдаг? Уулзгаа ирэхдээ ямар санал хүсэлтийг голдуу хэлдэг? Баг дээр ирж байгаа иргэдийн дийлэх нь одоо багийн засаг даргын тодорхойлолт малын данс гişлэн бичиг баримтыг л өдөр тутамд авч хэрэглэдэг. Ирж байгаа иргэдийн санал хүсэлт гэвэл яг нэг хөдөөнөөс тогтмол ирж чадахгүй болонгод зарим үе төрийн мэдээлэлээс нэлээд хоцорсон байдаг. Тэгээд ирсэн боломжит нөхцөлд нь тухайн одоо сар жилийн тайлангаа товчтой байл танилцуулаад тэгээд ажилладаг та. Яг одоо миний хажууд 8 дугаар багийн нийгмийн ажилтан хонгор зул сууж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд. Сайн явж байна уу? Сайн. Аха. За тэгэхээр хонгорогийн хөвжөр нь ямар мэрэгжилтэй төрийн байгууллагатаас ажиллаад хэдэн жил болж байна? За би болохоор их засгийн эрхцөөч мэрэгчлээ. За өмнө болохоор баруун урттаас 2021 оноос 2023 оны хооронд ажиллаж байсан 7 дугаагийн зохион байгуулагч. За одоогоор болохоор бүгд гэр бүл хүчил хамгааллын газрын нийгмийн ажилтангаар 8 дугаар баг дээр ажиллаж байгаа. Аха. Ер нь одоо 8 дугаар багууд бусад бага ботгомол нэлээд онцлогтой хөдөөгөр юм тархан суурьсан байрлалтай байдаг те. Тэгэхээр энэ үед одоо юу гэдгийг бас энэ хүчирхийлэл кейс илрүүлнэ гэдэг нь бас нэлээд амар ажил биш үстэй те. Одоо нэлээд гэрхай байж иж, нэлээд ажигч байж иж илрүүлдэг. Ер нь яаж ажилтдаг вэ? Аха. За ер нь одоо хөдөөний баг гэлтгүүгээр ер нь одоо бид нэр айл өрхөө мэдчихэж, иргэдэд таньжээж ер нь одоо нэг айл өрхөөр их орж иж л ер нь тэрний эрсдэл бүлэг гэдгийг нь ер нь тооцоолно. Тэгээ ер нь манайх чи дийлэнхтэй хөдөөний баг учраас кейс мэсүүл ер нь жоохон хөдөө гадуур явна. Ер нь бос багаас онцлог нь бол их ер нь хөдөө гадуугаараа явж иргэдтэйгээ танилцдаг шүү. Багийн хэмжээнд гарч байгаа кейс гэвэл ер нь ямар хэрэгүүд гэдэг юм уу тийм одоо голлох байр суурийг эзэлдэг. Дийлэнх нь юу вэ? Аха. За ер нь бол дандаа цагдаагаас ирсэн холбоон зуршлагаар ирсэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлагууд ер нь их дээр ер нь ажилладаг. За тэгээд илрүүлэг байгаа хүүхд хамгаалал илрүүлгийн кейсүүд л ер нь өөрснөө явж байгаа айл өрхөөрөө яваад илрүүлждэг. Бусад багийн онцлогоос гэвэл манайх ер нь бол яг кейс дээр ер нь өндөртэй байдаг. Тэгэхээр нэг айл гэрийн асуудал бид нар оролцоод яах уу гэдэг нөгөө хүчирхийллийг нуугаад байна гэж бидний чи их шүүмжлээд байдаг шүү дээ. Тэгээ тэр одоо нэмэгдсэн үү эсвэл одоо нуудаг хിവэрэ байгаа юу? Иргэдийн маань энэ хүчирхийлэлд хандлага нь ер нь яг өнөөдрийн байдлаар ямар байх шиг байна? За тэр үеигээ бодвол ер нь арай өөр болсон ер нь санагдаж байгаа. За одоо тэгээд нөгөө нэг баг дээр өмнө одоо нийгмийн ажилтан гэж байдаг байхдаа одоо зохион байгуулагч нь ажилдаг байсан. За холбоон зурчлалын кейсүүд бол ихвчлэн ер нь бараг ирдгүү байсан. Одоо яг тусгаалan хүмүүстэй болцсон учраас гэр бүлийн хүчирхийллийн дуудлагыг ер нь цагдаагаас ирж байгаа холбоон зуршлах болохоор гэр бүлийн хүчирхийлэл дахин гарахаас нь орчин сэргийлэх байдлаар бид нар ирж байгаа. За бид нар тэрэн дээр яаж ажилтдаг вэ гэхээр за сэтгэл зүйч за эрүүгийн чиглэлийн улсын байр заагч юм уу ер нь холбоотой байгууллагатай холбоон зуршлаад ер нь явчихдээ. Малжуулах төсөл хөтөлбөрийг бас ихээр асуудаг штэ тий. Энэ хүрээнд ер нь яг сумын тамгын газрын зүгээс хийгдэж байгаа ажил ер нь юу байна? Юу нэ малчтай хувьд бол ихэвчлэн малжуулах болон газрын асуудал маш их юм асуудаг. Тэгээд одоо зэгчтэй сургууль орох төгссөн байна. Зэгчтэй сургууль хүүхдүүдийн хуваарлалт, аль сургууль орсон гэх талаас бас асуудаг. Зэгчтэй сургуулийн хувьд бол боловсролын газар маань биднээс 6 сард нэрсэн аваад тэгээд бүх хуваарлалтыг боловсролын газар шийдэх болохоор боловсролтой галзах нөлөө зөв байдаг. Малжуулах төслийн хувьд бол төслийн хувьд 250 сая төгрөгийг орон нутгийн хүчний сангаар иргэдийн саналын дагуу төлөөлөгч нар маань 250 сая төгрөгийг тавьж өгсөн байгаа. Энэ жилийн Батлуулсан тийм. батлуулсан байна. Мөн дээрээс нь тендер нь зарлагдаад нийлүүлэх компани орсон байна. Энэ жилийн нэг онцлог нь болохоор бахны огцом хурдтай өссөнөөс болоод жоохон нийлүүлэлттэй удаашрал үүсчихэд нөгөө нийлүүлэгч компани үлдсэн байдалтай байна. Одоо шалгалцсан бол хэвээ үргэлжлэх юм байна шүү дээ. Тэрэн дээр нөхөр олон малчин хамрагдах боломжтой юм. За 250 сая их сонсогдож байгаа боловч аваад байхлаа харахаар нэг
20-оос 30 малч. Ааха. Тэр нь өмнөх жилүүдэд малжуулахад тэр нь хамрагдсан айлуудын маань мал ер нь хэрэг үүсэж байна. Ямар хандлагатай байна? Түрүү жилүүд бидэд дэлхийн зүүн олон улсын байгууллагатай хамтраад 20 айлыг малжуулсан байгаа. Тэрхүү малжуулах үр дүн өгөөд энэ жилийн одоогийн байдлаар хамгийн дээд 100% төлөв авсан айл нэг 60 толгой малтай болчихсон явж байна. Харин бид нар 20 гаруй 20 уртаа өгчөөсөн бол энэ тэр маань энэ жил өсөө 60 болчихсон. Толгойнууд тийм үстэй гэж байна. За өнөөдөр ямар үндсэн үүргийг гүйцэтгэх вэ? Өнөөдөр нийт ирж байгаа иргэдийнхээ бүртгэлийг хөтөлж байна. Тэгээд дотор шаардлагатай зохион байгуулалтуудыг дор нь хийгээд явж байна. Тэгээд орой тэмцээн уралдаанд дээр ер нь бол ямар завгүй л өдрөөр бэлдэж байна да. Өөрсдөө нь тэмцээн уралдаанд оролцдог уу? Эрүүл мэндийн үйлчлэгтэй хамрагддаг уу? Нээлттэй оролцоод хамрагдаад явж байна. Энд юу болов? Хогийн цэгтэй билүү? Гэхдээ би өмнө явж байхад энэ замд ойрхон нэг цөөхөд хог хаягдсан байсан. Тэрийг дахиад нэмэгдчихгүй ирээд хахад ингээд одоо бараг хогийн цэг шахуу. Тийм ээ. Байдалтай болчихсон байгаа тань. Энэ маань жоохон байгаль орчинд оч гэсэн жоохон онцгой байгаа тань. Тэртээ дөрвөө хогийн цэг гэж аймаг дээр байна. Хүн болгон аймаг явж байна. Малчтай жуурлахад ингээд ил задгаа хог хаях буюу нэгнийхээ хайсан хогонд нэг жоохон хайсан хогон дээрээс дахиж нэмээд оволоод ингээд хогийн цэг болгоод Байгаль орчноо тий. Зүтгэхлэн. Энэ саяны бас өдөрлөг болж байгаа айл тэгж ихчээ хог хаана хаях уу гэдгсэн чинь манай хог хайдгүй штэ хогоо уутандаа ингээ хийгээд цуглуулж агаад аймаг руу очиж хогийн цэг дээр хайдаг гинэ. Уг тийм болчвол те. Тийм баймаар байгаа. Бид хэдийн өчгсөн одоо ингээд орооны үйл ажиллагаа дуусаад майхан сав аврахта бүх хогоо цэвэрлээд дараагийн хүртлээ машин дээр тээж явж удаа шаяддаг байгаа. Аймаг дээр хийх үү? Аа. За тэгэхээр үзэгчтэй бидний нэг өдрөл ерөнхийдөө нэг өдрийн үйл ажиллагааг харуулдаг гэдэг та бүхэн мэдчихэж байгаа. Тэг өнөөдрийн үед бол нэлээд ачаалал өндөртэй байх шиг байна. Хөдөөгийн багийн өдрөлөөр нь ийм байд юм. Нэг хөтөлбөрөөс дуусаагүй байхад дараагийн юм руу явж идэг юм ч болчиход байна те. Тэр жилийн жилтл юм байсан. 5 хоног те. Ер нь хэр ядардаг вэ? Гайхвэ. Хэр хайширч байна. Одоо нэгэд иргэдтэй ирж үйлчлэнэ гэж байгаа учраас сайжраад ах шаардлага байна. Эцсийн үзнэ л гэж байна. Дуусгаад л шүү дээ. Ханан гэдэг газар амар жаргалахын дээр ирсэн байна. Өнөөдөр баруун урт сумын маань авраг гадуучин шалгаруулах тэмцээн зохион байгуулагдчих. Аа. Ер нь ингээд жил болгон зохион байгуулагддаг уу? Өмнө 2-3 удаа зохион байгуулагдчихсан. 2 жил завсарласан энэ жил дахиж зохион байгуулагдчих. Аа. Хэр олон адуучид бүртгүүлв? Нийтдээ 31 адуучин хос мартанд 8 хос март оролцож байна. Чиний ажлууд өглөө бараг 5 цаг 30 минутаас хэллээ те. Өнөөдөр нь хэдэн цагийн үед дуусах бол одоо үйл ажиллагаа маань явагдаа 5 цагаас төрийн байгууллагын үйл ажиллагаанууд дуусаад араас нь оройн одоо үйлчлэнээр шоу арга хэмжээ буюу театрын урлагийн тоглолт мөн олонд 3 төрөлт тэмцээн малчтайхад зохион байгуулагдаад тэгээд орооны үйл ажиллагаа гэдэг 12 цаг хүртэл. Ер нь ингээд 5 хоногийн туршиг иймэрхүү маршрутаар явах уу? Тэгээд 5 хоногийн туршиг л энэ. За ямар ч гэсэн энэ их бужигнсан ажлынхаа хажуураас цаг зав гаргаж аваад баярлалаа. За хайрцагчсан баярлалаа. За.